За сайн байцгаана уу. Тэгээд сар шинэ болоод өнгөрлөө тийм ээ. За 3 сарын ихээр гэдэг чи одоо хагас сарын өмнө. За энэ үеэр анхаарал томшил хэд хөдөлгөөнд хэмгэг гэдэг тийм ээ. ADHD та бүхэнд хэрхэн нөлөөсөн байж болох вэ гэхээр за ерөнхийдөө бол өөрийнхөө жишээ дээр яриа л да. За тэгэхээр энэ ийм баяр ёслолтой цагаан сар, шинэ жил гэх мэтчлэн энэ баяр ёслуудад одоо ADHD дэрхтэй хүмүүс болохоор маш хүн дээр тусдаг. Яагаад вэ гэхээр зэрэг хамгийн гол асуудал болохоор төлөвлөх асуудал байдаг, цэгцлэх асуудал байдаг, зохион байгуулах асуудлууд гар араасаа ундран гардаг. За тэгэхээр зэрэг гэрээ цэвэрлэх хэрэгтэй байгаа. Гэрээ цэвэрлэнэ гэдэг чинь бас эмхлэн зэгцлэн. Тэгээд энэ ажил маань өөрөө ямар ч тийм сонирхолгүй гэх юм уу, мэдээж ингээд аягаа угаах, тоосоос оруулахад бодвол тийм одоо хүний нөгөө нэг ADHD чинь өөрөө энэ допамин буюу энэ одоо тархинд явагдаж байгаа одоо химийн элементийн одоо дутагдлахгүй. Тэгэхээр зэрэг ямар нэг юмыг хийхэд бид нар анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Ямар нэг юмыг хийхэд энэ допамин гэдэг бодис тодорхой хэмжээгээр ялгарч иж биднийг одоо мотивацлагдаж одоо хийхэд нөлөөлдөг байхгүй. Тэгтэл одоо тэр маань байхгүй болохоор зэрэг энийг одоо ингэж хийхэд маш хэцүү байдаг. Тэгээд түүнээс гадна ADHD тарих болохоор зэрэг маш их дотоод шүүмжлэл маш өндөр байдаг. Яагаад гэвэл чи юу нэг мартчихдаг шүү. Ингээд байнга л ингээд одоо ингээд энэ дуу аваа гэж цогсоо заагүй ярьж идэг. Тэгээд тэр нь бидэрт одоо тусалж гин гэж боддог боловч тэр нь эсрэгээрээ бидрэг маш ихээр хойш татчихдаг. За одоо жишээлбэл цагаан сараар чи гэрээ цэвэрлэх хэрэгтэй болно. Бэлгэсэл бэлтэх болно. Дэлгүүр хоршоо явж бас юмудаа цуглуулах болно. Гэх мэтчлэн маш их ажлууд ар араасаа хөвөрчтэй урсаж орж ирдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг зохион байгуулахад болохоор зэрэг одоо нэг юм хийж яагаад нөгөө юмаа мартчих ч юм уу одоо асуудал маш их тулгардаг. Тийм болохоор зэрэг нэг юмаа ингээ хийж идэл нөгөө юмаа чинийг мартчихад шүү гэдэг юм мэдээлэл оронгоод нөгөө юмаа хийж яагаад за чи энийг мартчихдаг шүү гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө юмаа хийж яагаад ингэх мэтчлээ одоо тэгээд айгүй тийм үр бүтээмжгүй байдаг. За тэгээд яадаг вэ гэхээр зэрэг яалтчгүй одоо гаднаас тусламж авах хэрэгтэй болдог. Тэгээд хүнд үгүй гэж хэлж чаддаггүй асуудлууд байна. Мөн одоо ингээд бэлэг авна штэ тий. Бэлэг авах гэхээр зэрэг тэр нь заримдаа ингээд нөгөө нэг одоо импульсив буюу одоо ингээд таалагдсан юмаа одоо дэлгүүр хэсэж явж байгаа шүү дээ. Дэлгүүр хэсээ явж байгаа нөгөө хүмүүс зориулаад бэлэг авах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүтээ өөртөө бэлэг аваад ч юм уу одоо тэгээд илүү их мөнгө зарцуулдаг. Эсвэл хин нэгэнд бэлэг авахтаа илүү одоо тэр нөгөөнөө баярлуулах гад илүү үнэтэй гой бэлэг авчдаг. Тэгээд тэр нь яадаг вэ гэд буцаагаад нөгөө санхүүгийн байдлаа одоо санхүүгийн байдалд асуудал үүсгдэг. Тэгээд бас ямар асуудал гарсан бэ гэхээр зэрэг одоо нэг бэлгийг за энэ бэлгийг одоо энэ бэлгийг энэ хүнд гэдэг одоо хуваарлаж байгаа шүү дээ. Тэр хуваарлалтаа яг ингээд эцсийн байдлаар шийдвэр гаргаж чадахгүй. За энийг энд ч төвчт юм уу, тэрэнд ч төвчт юм уу, ингэ штэ тэгээ штэ гэдэг тогтсон юу байхгүй болоо гэдэг амар тэмдэг замбраагүй тэгээд яг хин бэлэгтэй байгаа даа, хин бэлэггүй байгаа даа гэдэг энийг ингээд эцсийн байдлаар шийдэхэд айгүй хүндрэлтэй байсан. За тэгээд манай нөхөр холын занд нөгөө юу яд машин барьдаг. Тэгээд машин бариад ингээд эрэхт нь гэрээж цэвэрлээгүй, дэлгүүрч яваад юмаач аваагүй. Тэгэл бүх юм нь одоо бүх ажлууд ингээд одоо 70 задгаа байж байгаа байхгүй юу. Тэгэл манай нөхөр ирээл за би ямар ч хэсэг дэлгүүр яваа тийм юм аваад ирээ. Чи гэрээ цэвэрлээд тий юмаа бэлдээд хоолоо одоо бэлдээд ингээд байж байгаараа гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээд би окей гэлдэж. Тэгсэн чинь яг ингээл юмаа хийх гэлдээ гэрээж цэвэрлэх хэвээр, хоолойч хийх хэвээр, юмаач бэлдэх хэвээр гэл ингээл олон юмд ингээд зэрэг ингээд явахаар зэрэгэд тарих маань ингээд бүр ингээд ерөөсө процесслах, ажиллах юм боломжгүй болоод ингээд унтарчж байгаа байхгүй юу. Тэгээд унтраад за юу яачи
одоо нэг 10-20 минут нэг унтаад босоод ирэхээр нэг арай нэг бас идэв байхгүй. Ингээд зарим тохиолдолд ингээд хитрхи их ажилтай болоод хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй болоод ингээд бүр маш их түүртэй тэгэнгүүтээ ингээд зүгээр shut down болоод унтарчдаг. Одоо ингээд ямар ч тийм процесслах одоо юм юугүй болчдөг. Тэгээд 20 минут унтаад унтчихгээд унтчих байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай нөхөр дэлгүүрээс орс дэлгүүр ороод тэгээд орс дэлгүүрдээ пломбер гэдэг зармаг аваад тэгээд нөө зармаг манай нөхөрч машина юугаа дэлгүүр ороод юм авчаа тэгээ машина авах ажилт байсан байхгүй юу. Арай удаж ирдэг гэсэн бид бодож байсан. Тэгсэн чинь зармаг авсан болохоор зармага хайлахаас өмнө аваач төгчөөгээд гэтээ ороод ирэхгүй юу. Тэгсэн чинь би унтж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ маань мэдээж манай нөхөр бол яагаад ч ойлгохгүй тэгээд юугаа ч хийгээгүй яж. Тэгээд ингээд туслаад ингээд юмнаад ингээд хийж яхад чөөрөд ирж яхад ингээд унтчихаар ч хүн чинь ингээд мэдээж уур нь хүрнэ шүү дээ тий. Гэхдээ тэгэхээр чи тэр чинь бас нөгөө талаас би бас өөрийгөө асар ихээр шүүмжлэнэ. Тэгээд дахиад тэр чинь уг нь бол ингээд бүх зүйлийг ингээд ойлгож байгаа. Ямар ч байсан тэр нэг оюун ухааны хувьд бол би бол яг хоббистолтой хүн биш байхгүй. Одоо юу болоод байгаа, яагаад байгаа, яах ёстой юу гэдгийг ойлгож байгаа боловч одоо яг ингээд үйлдэхэд маш их асуудал одоо тулгарч идэг. Тэгээд тэгэхээр чи эн чинь би бас өөрийгөө нөгөө аль хэдийн нэдэ чи одоо юугаа чигээгүй тэгээд асар ихээр одоо өөрийгөө дотроо ингээд шүүмжлэлтэй хандж байгаа, шүүмжилж байгаа. Дээр нь одоо нөгөө гадаад нөхцөл байдал бас тийм болохоор зэрэг гадаад нөхцөл байдлаас шүүмжлүүлнэ. Ингээд гадаад доторгүй шүүмжлүүлэхээр зэрэг энэ өөрийгөө шүүмжлэн, бусдад шүүмжлүүлнэ. Ийм байдал байна. Өөрөө болохоор зэрэг маш хэцүү нөхцөл байдлыг үүсгэдэг байгаа. За тэгээд ерөнхийдөө бол үгүй гэж хэлж чаддгүйгээсээ болоод маш их асуудал одоо тулгардаг. Тэгээд одоо компьютераар бол тэгээд маш олон ингээд тайпууд нэгэд орчдөг байхгүй. За одоо би тийм чи би хэстэй гээл хийж ирсэн. Тэрийгэ чигээгүй шүү. Чи тэрийгэ хэстэй гээл тэрийгэ хийж нөгөө өмнөх ажлуудаа гэж ерөөсө дуусахгүй ингээд олон ажил руу яваад идэг. Өдөржингөө ингээд айгүй завгүй ингээд хичээсэн мөртлөө ингээд харахад дараа нь ингээд юу ч гүйцэтгсэн дуусгасан байгаагүй болохоор зэрэг ингээд ямар ч үр бүтээлгүй ингээд ядарчихсан байж идэг аа. За тэгээд цаг төлөвлөлтөөр болохоор зэрэг юу яадаг time blind гэж болно. Одоо ингээд хитрхи бага цагт их олон юм төлөвлөждөг. Тэгээд тэрийг яг хийж чадна гэж боддог боловч ерөөс тэрийг амжуулж чаддаггүй. Тэгээд энэ нь бас дахиад өөрөөрөө дотроос шүүмжлэх маш их одоо олон асуудлыг бий болгож яадаг. За тэгээд тэгээд мэдээж энэ олон асуудлуудыг ингээд маш олон асуудлууд байгаад ирэхээр нөгөө тархич ингээд ядраад нөгөө цуцаад ирэхээр зэрэг ингээд өөрийгөө жоохон тайвшруулах одоо энэ хүнд хэцүү энэ өвдөлтийг бага зэрэгч гэсэн намдаах гад яадаг гэхээр хамгийн амархан допамин авч болох зүйл юу вэ гэвэл сошиал медиа байдаг. Тэгэнгүүтээ нөгөө сошиал медиа гүйлгээд жоохон өөрийгөө нөгөө нэг сатааруулдаг гэх юм уу энэ өвдөлтөөс юу яагаад байгаа. Тэгэнгүүтээ нөгөө нэг жоохон ч гэсэн нөгөө тархиа амраах гэдэг шүү дээ. Тэгээ сошиал медиа руу орж ид. Тэгэнгүүтээ сошиал медиа руу ороод нэг мэдхэд нөгөө нэг хайпер фокус буюу анхаарал одоо юу гэдгийг орон зай цаг хугацаагаа мартаад ингээд одоо хэдэн цаг ингээд юм үтцсэн байдаг. Тэгэнгүүтээ буцаач тэрийг анзаарангуудаа дахиад өөрийгөө шүүмжлээд чи одоо олон цагаар ингээд сошиал медиа ингээд шал хэрэггүй юм ингээд цаг үрчлээ штэ гэд дахиад өөрийгөө одоо ингээд шүүмжилж яадаг. Яг гоо энэ асуудлыг ингээд яриад ингээд мэдээд байгаа мөртлөө чи яагаад ингээд хийгээд байгаа юм бэ? Ямар тэнэг юм бэ гэж бодогдож магадгүй. Мөн одоо энэ ADHD-гүй хүн энэ асуудлыг өөр нь ойлгоход маш хүндрэлтэй ойлгож хүлээн зөвшөөрж одоо хүлээн зөвшөөрөхөд ер нь бол бараг боломжгүй байдаг. Яагаад гэхээр зэрэг тэднэрт одоо ийм асуудал байхгүй. Одоо жишээлбэл ингээд хараа муутай байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бодъё л доо. Тэгэхээр чи адилхан л нүдтэй чинийг харж байгаа үсттэй. Тэгэхдээ би харахын хувьд бол харж байгаа. Гэхдээ яг нөгөө нарийн ширийн одоо уншиж чадахгүй байгаа гэж. Тэгэхэд чи яг энэ юм байгаад хахад чи нэг яагаад харахгүй байгаа, яагаад уншиж чадахгүй байгаа. Би нэг өрөөсөө ойлгохгүй байна гэдэгтээ яг ижилхэн зүйл болоод байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэглээгээд одоо хараа муутай төрсөн маань тэр одоо
хараа муутай болъё одоо ингэж төрий гэж төрөөгүй тэгснээрээ юу гэдгийг хараа муутай болсноороо одоо мангар тэнэг юм гэсэн бас биш байхгүй юу тий. Тэгэхээр яг энийг бол мэдээж ойлгоход маш их хугацаа. Би өөрөө ч гэсэн одоо эдээчдгээ гэдгээ анх ойлгоод хүлээн зөвшөөрөхөд бол одоо маш их хугацаа зарцуулагдсан. Тэгээд яагаад одоо ингэж нэг зүгээр л одоо тий чи залахгүй юм шүү, чи зүгээр л арчаагүй юм шүү, чи зүгээр л энэ юмаа ингэж тайм менежмент тий цагийн менежментгүй байгаа юм шүү. Чи нэгээл зүгээр ингэж зохицуулж болох юм шүү гэд. Ингээд маш олон янзаар ингэж хайгаад мэдээлэл ингэж авах тусам тэгээ ангил тэр шиг яг л нөгөө нэг ширээний тест тоглож байгаа юм шиг одоо чи ингэж чи эдээчдтэй байж тээ гэл ингэж гарч ирэнгүүт үгүй тэр юм бишээ гэд ингэж маш их хугацаа зарцуулсан. Тэгэхээр зэрэг энийг одоо эдээчдтэй хүн өөрөө хүлээн зөвшөөрөхөд маш их цаг хугацаа зарцуулагдаж байгаа. Эдээчдийгүй хүн үүнийг бас ойлгоход бол өшөө их цаг хугацаа зарцуулагдана. За тэгээд дараа нь яадаг вэ гэхээр зэрэг ингэж баяр наадам болоод тэгээд жоохон цаг хугацаа одоо нөгөө надад миний хувьд болохоор зэрэг би бүр баярын дараа бүр амар ядарсан. Амар ядраа тэгээд нөгөө баярын дараах би нөгөө нэг лайв хийсэн штэ. Эмний тухай лайв хийсэн. Тэгэхэд бол миний тарих бол яг ингэж ерөөсөө сайн ажиллаж чадахгүй. Тэгээ сайн одоо юмаа ингэ төлөвлөд одоо ингэ сайн ярьж чадахгүй бас нэлээд дутуу жоохон яа ярьсан байсан. За гэхдээ яах вэ? Окей тэгээд яг тэгээд бас багаар тэгээд сайжрах бах гэж бодож байна. За тэгээд одоо энэ баяр толгоор зэрэг одоо маш их дуу чимээ тэгээ жоохон тийм олон хүмүүстэй тийм газар орохоор зэрэг бас маш их ядардаг. Тэгээд тийм болохоор одоо ингээ яг тэр газар ингээд бас хүн л өөр л байдаг л байх л та. Гэтэ ингээд хүмүүстэй ингээд шууд ингээд нэг юм ингээд яриад юу яаж яхад ингээд дагаж ингэж тэрийг ингээд маш олон зүйл өгөө. За ер нь эдээчдийг юу гэж ойлгож болох вэ гэхээр зэрэг юм да. За одоо ингээд энэ болохоор зэрэг нэг төрлийн бас ийм мэдрэлийн системийн одоо үйл ажиллагааны бас доголдол гэж ойлгож болно. Одоо ингээд намайг одоо энд ингээд ярьж байхад air condition ажиллаж байгаа, цаг дугарч байгаа, хөргөгч сонсогдож байгаа. За өөр юу ч байдгийг тийм ээ. Ингээд маш олон дуу чимээ надад сонсогдож байгаа. За тэгтэл энэ тарихны үйл ажиллагаа яах ёстой вэ гэхээр зэрэг яг одоо ингээд намайг лайв хийж байхад миний анхаарал тий юун дээр төвлөрөх вэ гэхээр зэрэг одоо энэ ярьж байгаа зүйл дээрээ төвлөрөх юм одоо асар их өндөр шаардлага хэрэгцээ байгаа тийм үү. Тэгтэл нөгөө air condition дуурайд байгаа, нөгөө зураг дуурайд байгаа, нөгөө цаг дуурайд байгаа. Тэгэхээр энэ тарих чинь аль нь чухал вэ? Аль нь чухал биш вэ гэдгийг юу яах ёстой? Аль нь чухал биш вэ гэдгийг тарих шийдэх ёстой байхгүй. Тэгээд одоо энэ air condition-ийн цаг энэ хөргөчний дууг автоматар ингэж хаах ёстой. Хаахаар миний анхаарал одоо ярих байгаа зүйл рүүгээ ингэж төвлөрөх ёстой. Тэгтэл ADHD тарих яадаг гэхээр энийг аль нь чухал вэ? Аль нь чухал биш вэ? Алийг нь хаах ёстой вэ? Алийг нь хаахгүй байх ёстой вэ гэдгийг шийдэж ялгаж чаддгүй гэсэн. Тэгэнгүүт яг гоо ингэж маш олон дуу чимээ ингээд тархинд ингээд ороод ингээд чи энийг чи анхаараач гэд байхаар зэрэг нэг өсөндөө тарих ингээд бүр ингээд заримдаа ингээд бүгдийг хаачдаг байхгүй. Бүгдийг хаачдаг. Тэгэнгүүт бас нөгөө нэг чухал биш зүйлийг ялахгүйгээр ингээд хаачаар тэр чинь бас нөгөө нэг асуудал үүсдэг байхгүй. Тэгээ асуудал үүсэж байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол тэгээд маш их одоо ядарч идэг. Тэгээд арай тарих болохоор зэрэг арай өөрөөр ажилдаг. Тэгэхээр зэрэг энэ нь ингээд зүгээр одоо энгийн хүн ингээд би ч гэсэн дотроо одоо яг юу болоод байгаа яг тэгээд гэдэг чи одоо ийм юм болоод байгаа юм байна гэдгийг чинь л одоо уншиж судалж иж л олж мэдж байгаас биш одоо ингээд зүгээр яж хата ингээд байгаа биш үү гэдгийг ерөөсөө тааж тааварлаж олж мэдээд маш хэцүү байдаг. Яг юу болоод юу болох байгаад ерөөсөө гэж тэрэлж ойлгож одоо зааж хэлж чадахгүй байдгаа. За тэгээд нэг маш их дотоод шүүмжлэлтэй байдаг тийм ээ. Тэгэнгүүт бас хэн нэгэн бас ингэ шүүмжлэлт маш эмзгээр хүлээж авдаг. Нөгөө нэг баярлуулах гад нөгөө нэг бэлэг авсан байгаа. Нөгөө бэлэг маань хүнд таалагдахгүй болохоор бас нөгөө нэг сэтгэл санааны хувьд бас одоо тийм ингээд уг нь бол нөгөө юу гэдгийг энэ тэр
хүлээсэн юунд ингээд айгүй тийм эмзгээр юмыг бас хүлээж авах гад байдаг. Тэгээд хамт олон ингээд өөрийг нь уурахгүй ч юм уу байх ч юм уу тэр үед ингээд тийм нэг үл ойшоогдсон мэдрэмж бас маш их хүлээд одоо тийм мэдрэнд айгүй тийм мэдрэг байдаг ч гэдэг юм уу. Ерөнхийдөө тэдгээр зүйлүүд нь одоо маш их нөгөө стресстэй одоо шууд ингэ тэрийг ингэ нэрлээд хэлж чадахгүй байгаа ч дотроо яг юу болоод байгааг мэдэхгүйгээр ингээд маш их нөгөө юу яадаг стресстэй одоо санаа зовлонтой төгшүүртэй явж идэг. За тэгээд мэдээж одоо ингээд ярихад маш олон зүйлүүд бас нөгөө миний тархинд ингээд маш олон зүйлүүд эргэлдэж байгаа нэр ярих гэж төлөвлөж бодож байсан юмнуудаа ярьж чадахгүй ч юм уу ингээд хазаараагаад явчих ч юм уу тийм энэ бүхэн чинь бас нөгөө идээчдгийн бас шинж тэмдэг байгаа шүү. Тэгээд яриад байх тусмаа сайжраад байхаа. Тэгээд та бүхэнд ерөнхий ойлголтуудыг бол авсан байх гэж найдаж байна. За тэгэхээр зэрэг энэ баяр ёслол гэдэг зүйл маань бол эдээчдийн тархитай одоо юм хүмүүс болохоор асар хүнд байдаг гэдэг хүн болгон те одоо хүсэн хүлээлтэн те гой гэрээ гой цэвэрлж гисэн гой ширээгээ гой засчихсан тийм ээ тэгээд ингээ бэлэг ингээ бүх хүмүүс нэг тийм одоо нэг юм байх ёстойгоор гэж хүлээж одоо ингэж хүлээгддэг. Тэгтэл тэр одоо өөрөө ч гэсэн би бас тийм байхыг бас хүлээж одоо нөгөө хичээж байгаа. Тэгсэн ч гэсэн одоо энэ одоо энэ хүсэн хүлээлтэнд хүрэхгүй байгаа нь өөрөө бас өөрийгөө дахиад маш ихээр шүүмжлэх, өөрийгөө доош нь хийх энэ асуудлуудыг одоо маш их тулгардаг. За тэгээд та бүхэндээ цоо шин сургалтаараа удахгүй зарлах болно. За тэгээд энэ асуудлуудыг хэрхэн одоо жижигхэн талаас нь ч гэсэн шийдвэрлэж болох арга замыг бас зааж өгөх болно. За тэгээд алтан цэцэг дагва миний лайвыг үзэж комент бичиж байгаад маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө бол охинд нь шинж тэмдэг илэрдэг. Тэгээд охиныгаа бас ойлгож хүлээн зөвшөөрөхгүйд те өөртөө бас цаг зарцуулаад орж ирсэнд маш их баярлалаа. За баяртай.